Манай пэйж хуудсан дээр хэд хоногийн өмнө биднээс энэ Оросын BBC-гийн сурвалжлага тавигдсан байгаа. Тэр ингээд олон хүмүүс энийг орчуулаач гэсэн юм хүсэл тавьсан байдаг. Энэ нэлээд урт орчуулга болж магадгүй. Тийм учраас та бүгд сонирхоогүй хүмүүс нь бол болчороо сонсгоо. За ингээд үүнийг ярихаас өмнө манай клуб ямар сувгаар мэдээлэл дамжуулдгийг та бүгдэд хэлье. За энэ бол манай пэйж хуудас байгаа. Та бүгд зарим нь мэдж байгаа. Энэ дээр мэдээлэл тавьж байгаа. Энэ сайт байгаа. Нэг coin amen гэдэг. Энэ дээр бол бид бас тодорхой хэмжээний мэдээлэл тавьдаг. Энэ дээр бол сүүлийн үед голцлон крипто валюттай холбоотой мэдээллийг тавьж байгаа. Ягаад гэвэл энэ зөвхөн OneCoin-ийн мэдээллийг тавих нь бол энэ өрөөсгөл гэж бодоод бид бас энэ дээр крипто валютын ертөнцийн зах зээл, хууль эрх зүй, бүхэл хэрэгцээтэй мэдээллийг тавих юм оролдлого хийж байгаа. Энийг та нар сонсгоорой. Манай YouTube канал байгаа сувг. За энэ байна. Энэ дээр бол биднес бүхий л OneCoin-той холбоотой мэдээллүүдийг, бичлэгүүдийг тавьдаг. Энийг та бүгд сонирхож болно. За ингээд үндсэн тайлбар руугаа оръё. За энэ Орос дээр ясныг орчуулъя өнөөдөр. За энэ бүх дэлхийг хурсан эмэгтэй крипто хатан хаан Ружа Игнатова хаан нуугдсан бай гэдэг юм гарчигтай байна. BBC-гийн нэвтрүүлэг. За энэ Ружа Игнатова бол биткойнтой өрсөлдөх тийм крипто валют гаргаж зохиосон. Тэгээд энийг бол маш олон зуун сая долларын хөрөнгө оруулалт татаж чадсан. Гэвч 2 жилийн өмнө бол ингээд өөрөө алгуулсан гэсэн мэдээлэл байна. За энэ сурвалжлагыг бол Jimmy Bartlett гэдэг сурвалжлагч хийсэн байгаа. Нэлээд хэдэн 8 цуврал нэвтрүүлэг гарсан байдаг. За Jimmy Bartlett бол энэ хатааны хаан нуугдсныг олох оролдого хэдэн сар хийсэн байна. За 2016 оны 7 сарын эхээр бол 36 настай бизнес эмэгтэй Wembley стадион дээр гарч бол олон хүний өмнө гарсан. Тэр эмэгтэй бол маш үнэтэй плаж өмссөн байсан. Том эмэгтэй улаан тод өнгийн уруулаа буцсан эмэгтэй гарч ирсэн гэж байна. Түүний OneCoin төсөл нь бол тун удахгүй дэлхийн крипто валютын зах зээл дээр бол маш амжилт үзүүлнэ. Тэр мөнгөөр бол дэлхийн хаан ч гэсэн төлбөр хийдэг болно гэсэн юм зүйл бичсэн байна. За энэ Wembley стадион дээр гарч иж байгаа зураг нь байна. За биткойн бол хамгийн анхдагч крипто валют өгөөд одоо хүртэл ингээд амжилттай олон нийтэд их алдартай байгаа. Түүний ханш нь бол хэдхэн центээс бол 16 он гэхэд хэдэн зуун доллар хүртэл ингээд өссөн. Ингээд хөрөнгө оруулагч нарыг бол маш их сонирхлыг татаж эхэлсэн. Ингээд крипто валют бол олон нийтийн болж маш их олон хөрөнгө оруулагч нар бол сонирхолтой шинээр энэ крипто валютын зах зээл рүү орж ирсэн. OneCoin бол биткойнуудыг аалагч гэж Ружа Игнатова ярьдаг. 2 жилийн дараа биткойныг та бүгд мартна гэдэг энэ Wembley стадион дээрээс хэлжсэн байна Ружа Игнатова. Дэлхийн хүмүүс энэ шинэ ертөнц крипто валютын ертөнцлөө OneCoin-ыг эзэмшихийн тулд маш их хөрөнгө оруулалт хийсэн. BBC-гийн цуглуулсан баримтаар 2016 онд бол OneCoin-д ойролцоогоор 30 сая евро бол Английн хүмүүс их Британаас бол оруулсан. Үүний одоо бараг 2 сая нь болохоор 7 хоногийн дотор бол оруулж ирсэн байна. Wembley стадионд Игнатова гарч бизнесээ танилцуулснаас хойш өшөө их хөрөнгө оруулалт хийсэн гэсэн юм тайлбар байна. 17 оны 8 сараас 17 оны 3 сар хүртэл OneCoin бол ойролцоогоор 4 тэрбум евро бол 10-аас илүү орноос цуглуулж чадсан. Эдгээр улсад нь бол Йемен, Канада, Хонконг, Бразил, Пакистан гэднээс урсан байна. Бүр Палестиний газар нутгаас хүртэл одоо хөрөнгө оруулагч нар бол олдож ирсэн гэж байна. Яагаад энэ Палестиныг тодорхойлсон гэвэл тухайн үед бол их дайн байлдантай улс төрийн байдал нь хүнд байсан баг. Гэсэн чинь Палестинаас бол хөрөнгө оруулж ирсэн байх нь байна. За бүх хүмүүс бол хамгийн гол юм мэдээж чадаагүй гэж. За энэ бүгдийг тайлбарлахын тулд та нарт крипто валютын талаар жоохон яриа. Түүний одоо ажилдаг зарчим нь бол маш их нарийн. Интернетээр бол янз бүрийн олон зуун бичлэгүүд байдаг. Энийг тайлбарсан. Ердийн хүн бол ийм төрөл төр олон тайлбар байдаг.
Гол зарчим нь бол энэ мөнгө бол хизээ үн цэнтэй гэдэг үгээр бүх хүмүүс үн цэнтэй гэж тооцсон үед бол үн цэнтэй болдог гэж байна. Английн банкны үнэт цаас, дун хисаа, үнэт чулуу, чүдэн зэтнүс энэ бол бүгдээрээ яг валют мэт хэрэглэгдэж байсан. Мөнгө хизээ ажиллаж эхэлдэг үгээр бүх хүмүүс өвтгсөн үед бол энэ мөнгө бол ажиллаж эхэлдэг гэдэг тайлбарласан байна. За эртнээс бол хүмүүс бол энэ засгийн газраас гаргаж байгаа цаасан мөнгөнд хамааралгүй мөнгөний хажнаас хамааралгүй юм тоон валютыг гаргахыг оролдох хийсэн. Гэвч бол энэ оролдлого бол бүтлгүүчсэн болоогүй. За тухайн бүр нь бол энэ криптовалютын зах зээл дээр тэрний хэмжээг бол ханшийг удирдах юм схемүүд гарч ирж байна. Залдах, одоо аргалах гэх юм манипуляц гэх юм зүйлүүд гарч ирсэн. Тэгээд энэ криптовалютыг бол энэ хуурамчаар хийхэд бол маш амархан байсан. За энэ бол Игнат Тавагийн зураг. Биткойн бол эдгээр бүх асуудлуудыг шийддэг тул хүмүүсийн сонирхлыг татдаг. За түүний үндсэн дээр нь бол ийм онцгой үг өвлийн бааз үүдэг. Нэг өсөндөө ийм том ном шиг, дэвтэр шиг биткойн эзэмшигч болгон түүнд бол ингээд бүртгэгдсэн байдаг хуваараа. Ганцхан хувь хадгалагдана тэр номон дотор эзэмшиж байгаа хүн болгоны бүртгэлнэ. За ингээд биткойноо гараас гарч шилжүүлэхэд бол тэр нь бол гүйлгээнийх нь бичлэлт энэ бол тэмдэглэгдэж яадаг. Банк, засгийн газар биткойн үнэлэгч хүртэл өөрөө энийг бол хуулж системийг өөрчлөх ямар нэгэн дахин бичлэлт хийх юм боломжгүй. Энэ систем бол энэ тоон тооцоолт дээр ингээд гайхамшигтай хийгдсэн байдаг учраас түүнийг бол хуурамчаар хийх, эвдэх болон 2 дахин одоо зарцуулах боломжгүй гэж. За би өөрийнхөө гэр бүлд бол энэ техникийн гайхамшигын талаар тайлбарсан боловч манай ээж бол энийг бол чи тайлбарч чадсангүй гэсэн юм зүйл хэлсэн. За энд бол санаа зовох явдалгүй. Тань ч гэсэн бол ойлгоход хэцүү байсан баха гэж бичсэн байна. Энэ бол ишлэл. За хамгийн гол нь энэ блокчейний өгөгдлийн бааз дээр байдаг. Бусад одоо криптовалют болон биткойны ганц ажилтдаг зарчим нь бол за биткойн дэмжигчдэд бол энэ шинжилэлт хувьсгал хийж байгаа валютын одоо хувьсгал банкны мөнгө болон засгийн газартай холбоотой энэ мөнгөнд тэмдэгт хэднүсийг өөрчилд банкны гүйлгээ үйлчлэгээг бол бүгдэд хүртээлтэй болгох юм боломжтой. Яагаад гэвэл одоогоор бүхэн бараг ухаалаг үцтэй байгаа гэсэн юм тайлбар хэлсэн байна. За ийм зүйл рүү хэн төрүүлж орсон нь бол баяжих боломжтой. Ружагийн хамгийн одоо шилдэг санаа бол энэ санааг бусдад бол худалдаж чадсан байгаа гэж. Гэвч ямар нэг юм болохгүй байсан. 2016 оны 10 сарын эхээр бол Wembley-д одоо гарч өөрөө илтгэл тавьснаас хойш блокчейн шинжээч Борн Берке гэлөө бол энэ байгууллагын боловсруучны газраас утасдаж ажиллах санал тавьсан. За Болгарын криптовалютын стартап бол техникийн директор захирлыг бол хайжсэн байна. Беркед болохоор орон сууц машин 250 мянган фунтын жилийн цалин бол амлаж ирсэн бол энэ бол маш өндөр цалин. За тэгээд энэ ярилцлагын ингээд энэ доор нь бичсэн байна. За энийг орчуулъя. За би бол энэ ямар ажил юм бол би юу хийх юм бол энэ компани гэдэг бодсон байна. Берке гэтэл энэ боловсрол хүчний агент нь болохоор бидэнд болохоор юун төрөнд блокчейн хэрэгтэй. Одоо бидэнд блокчейн платформ байхгүй гэж. Тэнгүүд нь Берке бол ингэж хэлсэн байна. Юу энэ ч одоо криптовалютын компани үстэй гэдэг. Гэтэл энэ байгууллагын одоо төлөөлөгч нь энэ бол криптовалютын түүхтэй компаниас одоо блокчейн байхгүй тэдэнд гэдэг ингэж хэлсэн байна. Би энэ блокчейний баазыг одоо та зохиохыг бол бид хүсэж байна гэд тэр хэлсэн байна агент. Компани чинь юу гэж нэрлэдэг юм бэ гэсэн OneCoin гэж. Ингээд Борн татгалцсан байна. За Борн гэж юм бэ гэхээр энэ бол криптовалютын мэргэжилтэн байдаг. Ингээд ярилцлага өгсөн энэ талаар нь одоо энэ юун дээр байгаа би та бүгдэд бодлоо үзүүлье. Дараа нь үзүүлье. За дараа нь энийг үзүүлнэ. Ярилцлагын. Борн болохоор энэ Данкантай хамт ажиллаж байсан уу? Данкныг таньдаг байсан уу? Тийм хүн байгаа. Данкан гэдэг бол энэ шин дий шекер уу, ньюд вин шекерийг хийж байгаа бас компаниас болсон захирал нь хийжсэн хүн байдаг.
За Jane McAdam гэдэг хүний энэ Talking Power-ийн цуглуулга гэдэг энэ гарч байна. За энэ хүүхэн бол энэ Глазгод амьдардаг эмэгтэй байлаа. Тэгээд энэ анх нэлээд олон мөнгөний хөрөнгө оруулалт хийгээд сүүлд нь хүмүүсээс блокчейн гүн байна гэдгийг мэдээд ингээд одоо эсрэг байсуртай болсон ийм хүн байгаа. За тэр юу гэж ярьсан талаар бид тэр ингээд сонсъё. За ингээд хэдэн сарын дараа уу энэ хаврын нэг өдөр Jane McAdam гэдэг энэ хүүхэн бол найзаасаа захиа авсан байна. Маш их ашигтай хөрөнгө оруулалт хийх. За энэ Глазгод амьдардаг орчин суугч бүрсгүй. Тэгээд энэ хаягийн дагуу энэ семинарт нь сууж илдэ банкны хөрөнгө оруулагчид нарын. За энэ эмэгтэй тэгээд ярьсан байна. За ингээд цаг түүнээс илүү ингээд нэлээд анхааралтай сонссон тэр ярилцлага тайлбар илтгэл тавьж байгаа нь. Тэр эмэгтэй болохоор ингээд маш их төвхтэйгээр энэ шинэ криптовалютын тухай Jane амьдралын хувьцааг яаж өөрчлөх талаар ингээд ярьсан байна. За бүгдээрээ ирч хүчтэй ийм амьд тэгээд юу гэж ярьж ирсэн гэхээр Jane дурссан байна нэ. Та бол маш их хацтай байна. Энэ семинарт оролцсон доо гэдээ ярьсан байна. Та энэ валют руу бол бусдаас төрүүлж орлоо. OneCoin бол 2 дахь биткойн болно. Биткойноос ч илүү болно гэдэг ингээд хэлсэн. За ингээд энэ вебинар дээр болохоор Ruja Ignatova-гийн карьерийн өсөлт амжилтын талаар их ярьсан байна. Энд нь юу гэсэн гэхээр Констанцын их сургуулийн докторийн зэрэгтэй Оксфордын их сургууль төгссөн. За энэ McKinsey зөвлөх агентлагт бол ажиллаж байсан. Тэгээд энэ Ruja-гийн Economist сэтгүүлээс зохион байгуулсан хуралд хийж байгаа ярилцлагыг ингээд бичлэгийг үзүүлж байсан байна. За үүний дараа болохоор ингээд энэ McAdam гэдэг хүүхэн бол ер нь бол маш их сайн ингээд Ruja-гаар бахархаад хүчтэй эмэгтэй гэдэг ингээд бодлоо өөрчилсөн байна. За энэ бол зураг нь Economist сэтгүүлийн зохион байгуулсан олон улсын хүмүүс оролцсон хуралд Ruja-гийн илтгэл тавьсан тийм бичлэг байдаг. За ингээд энэ семинарын дараа бол Jane 1000 фунтын хөрөнгө оруулалт хийх болсон байна. Шийдвэр гаргасан. За түүнд бол энийг хийхэд бол маш амархан байсан. Яагаад гэвэл энэ токен худалдаж яваад тэр нь болохоор цаашаа өөрийнхөө криптовалютыг үүсгээд эзэмшигчийн дансанд урд гэдэг ингээд тайлбарж байна. За тэгээд тун удахгүй тэр өөрийнхөө энэ токеныг болохоор евро фунтээр солих боломжтой байсан байна. За энэ их хэлбэр амар мөнгө хүчээр өшөө илүү их хэмжээний хөрөнгө оруулалт хийх үү гэдэг бодлогошсон байна. За тэгээд энэ семинар дээр болохоор өөрийнхөө амьдралыг өстө жинхнээсээ өөрчлөе гэвэл нэлээд том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж ярьж ирсэн байна. Тэгээд хамгийн бага хөрөнгө оруулалт нь 140 фунт, хамгийн их 118 мянган одоо фунтын хэмжээтэй байсан байна. За ингээд 7 хоногийн дараа бол Jane McAdam бол Power Pack гэж ярьдаг энэ багцыг 5000 фунтээр худалдаж авсан байна. Тун хөдөлгөөн түүний оруулсан хөрөнгө оруулалт нь 250 мянган болж өссөн. Энэ нь яасан гэхээр өөрсдийнхөө найз хамаатан саднуудыг бол ингээд ятгаад 250 мянган фунтын хөрөнгө оруулалт хийлгэсэн байна. За ингээд өөрийнхөө дансыг ингээд маш сэтгэл багттай ажигладаг байсан. Гэтэл түүний данс нь бол 100 мянган фунт болсон байна. Энэ нь бол бараг 900% ашиг. За тэгээд нөгөө Jane ч бол өөрөө аялал зугаалах тэгээд шопинг гэдэгс төлж эхэлсэн байна л да толгоондоо энэ. За ингээд оны сүүлчээр бол Jane лөө нэг танихгүй битсэн байна интернетээр өөрийгөө нэг сайн хүн байна гэд. Тэгээд тэр хүнтэй ингээд Skype нөөсөөр холбогдоод ярьсан байна. McAdam энэ хүүхэн. За тэр ярьсан бичлэгийг одоо би та нарт үзүүлэхийг бодъё. За энэ Jane McAdam сая энэ оны сүүлээр нэг хүнтэй ярьсан гэдэг энэ хүн нь болохоор хэн байсан гэхээр I chose to go with a centralized cryptocurrency whether you don't believe I chose to go with that because I felt secure. За энэ бол нөгөө McAdam гэдэг хүүхэн. Энэ бол өмөрж байгаа. Энэ болохоор Тим Тишан буюу Timothy Carey гэдэг хүн байгаа. Өөрөө тодорхой биткойныг мэддэг. You realize the messages that you have sent me have been abusive, harassing,
I'm trying to help you. You're not helping me whatsoever. I made a decision. Like, За ингээд би тань туслах гэсэн юм а гэсэн чинь if I put my money into shares, in investment, if I chose to buy gold, that You have no chance in winning. This is a scam. Do you understand what I'm saying? За энэ бичлэгийг би энэ бичлэгийн доор хаягийн тавин та бүгд сонсороо. Энэ бол Тим Тишан буюу Тимоти Кари гэдэг ингээд хүн байгаа. Энэ хүн бол энэ оны эцэст яриад манайт энэ скам байгаа танаа болгоомжтой баймаа гингүүд энэ төвлөрсөн блокчейнтэй гэдэг энэ Макадам гэж хүүхэн баг айхтар загнаад ингээд өмөрж идэг OneCoin-ыг. За энэ байна. За энэ хүнтэй ярьж байгаа гэсэн үг. Макадам. Тимофи Кари гэдэг энэ өөрөө тодорхой хэмжээний блокчейн BTM-ийн маркетинг хөгжүүлэгч юм хүн тэгээд ярьсан байна л да. Тэнгүүд нөхрийг загнажж байгаа. Макадам нь ямар нэгэн ойлголтгүй байсан байх мэдээж тухайн үедээ. За ингээд яг ийм баг хоорондоо муудалцсан болоод царсан скапаар. За Тимоти Кари бол энэ бичсэн байна. Биткойныг одоо хөгжүүлэгч криптовалютын ертөнцийн бас тодорхой хэмжээний оролцсон юм хүн. Тэгээд тэгсэн байна. Энэ бол шилдэг одоо лөөр шүтээ гэсэн чинь батлаатах гэж ярьсан сая бичлэгийн үзчихлээ. За ингээд хэд хоногийн дараа энэ Жен Лу Кари бол тодорхой хэмжээний мэдээлэл ингээд цацсан байна криптовалютын тухай. Мөн тэрээр энэ Борн Берке гэж хүнтэй блокчейн зохиогчтой танилцуулсан байна. Мөн тэр энэ блокчейн талаар Макадамд ярьсан байна. Ингээд 3 сар болсны дараа бол энэ Макадамын одоо хараа өөрчлөгдсөн, ойлголт авсан асуудалтууд гарч ирсэн байна л да. Тодорхой хэмжээний ойлголттой болоод за тэгэнгүүт нь энэ OneCoin-ы нөгөө евро эргэж ярьсан байгаа юм эмхтэй зөвлөгч нар лөө. За энэ блокчейн байд юм уу өгөгдлийн төсөл мөсөл гэдэг ингээд ярьсан. Тэр талаар бити санаа заваа гэдэг ингээд 2017 оны 4 сар гэхэд хамгийн сүүлийн энэ дуу хоолойгоор хариу өгжилтэй тэр зааварлагч нар нь юу гэж өгсөн гэхээр за Жен сайн байна юу биднээс ингээд заамжлага өгөхийн гэхдээ бол энэ мэдээллийг бол цацмааргүй байгаамаа яагаад гэвэл энэ блокчейнд бол муу юм болно гэдэг. Ерөнхийдөө бол блокчейн сервис бол ерөнхийдөө хэрэггүй. Тийм учраас биднээс одоо ийм блокчейн технологи байдаг гэд хэлсэн байна. Ямар блокчейн технологи байдаг гэсэн чинь энэ SQL сервер буюу өгөгдлийн баазууд нь бүгдээрээ SQL сервер төр байдаг гэдэг энэ тэр зааварлагч нар OneCoin-оос хоолоогоор хийсэн байна. За ингээд Кари Беркегийн тусламжтайгаар энэ SQL гэдэг програмыг хийх тодорхой хэмжээний стандартаар өгөгдлүүдийн баазыг хангаж идэг гэдгийг мэдэж авсан байна. За ингээд энэ криптовалют маань энэ дээр суурсан байна гэдэг ингээд мэдсэн байна. Энэ баазыг хадгалж байгаа хүмүүс нь бол өөрчлөх боломжтой хизээ өгсөн цагтаа. За тэгэнгүүт Жин ярьж юу болчихоо ингээд хамаг хорвоо ертөнц хөлтөөрөөс нь хохорж унж байгаа юм шиг болсон юм байна. За ингээд хамгийн сүүлийн дүгнэлт нь болох тэр мэдээж ямар дүгнэлт хийсэн гэхээр OneCoin сайтн дээр байгаа энэ тоонууд бол ямар ч утгагүй зүйл юм байна. Үүнийг болохоор компани ажилтнууд нь ингээд байршуулт юм байна. Жем болон түүний хамаатан садуу ойрын хүмүүс нь үлгэргийн юм шиг баян болох биш харин ч ингээд мөнгөө салхинд цаццаа марга сая еврогийн 4.1-ийг ингээд салхинд цацчихжээ гэдгийг ингээд хэлж байна. За Ружа алга усан талаар энэ дээр байна. За Ружа алга усан талаар энэ дээр хүмүүс бол маш их зүйлүүд одоо ярьж маргадаг. Тэгээд энэ BBC-гийн нэвтрүүлгээс өмнө бол энэ Ружаг хаашаа алга усан хүмүүс мэдэхгүй байсан. Хамгийн сүүлд бол энэ OneLife-ийн гишүүд бол олон нийтэд бол нэг хүүхэд тэрсэн бичлэг үлдээгээл алга болсон. За энэ талаар жоохон ярилцъя. За ингээд жоохон ойлголт авсан хүмүүсийн нэг нь бол энэ Жем Макадам гэж байна. Ружа бол мөн л дэлхийн нийтээр ингээл аялал өөрийнхөө криптовалютыг ярьж байсан. Ирээдүйн криптовалютын тухай Дубай,
Макао, Сингапур гэд явж исэн байна. Тэгээд Стежон эднүс дүүрхээр тийм хөрөнгө оруулагч нарыг цуглуулж исэн. OneCoin бол маш хурдтай өсөж исэн. За Ружа олсон мөнгөө болохоор хэд хэдэн саяар нь Софи, Болгарын Нестл болон хар далайн иргэдэх Созопол курортод ингээд зарцуулж зарлагдж исэн байна. За ингээд чөлөө цагаараа бол үдшийн одоо шоу үйл ажиллагаа явуулж исэн уулзалт эднүс. Тэгээд өөрөөхөө энэ Давина гэдэг усан онгоцон дээр бол хүлээн авалт хийжсэн. Эднүсийн нэг нь бол энэ Америкийн pop од Bebe Rexha бол урьжсэн байна. За энэ дээр нэг харъя бүгдээр. За ийм шоу хийгээд нэлээд хүн зарж исэн байна. Энэ Америкийн pop од Bebe гэдэг хүн байна. За энд ингээд бас зураг авахулж байна нөхөр. Ружа энэ Bebe Rexha-тай. За иймэрхүү бас шоу муу зохиож исэн байна. За эргээд хэдүүлээ нөгөө үндсэн тайлбарлуугаа өөрөө хаана явуулчихлаа. За энийг бол ярьсан. За энэ бол зөвхөн өнгөн хэсэг нь байсан. Нүүрэн тал нь. За компанид бол ингээд нэлээ хар үйл хөндлөгдөж эхэлж исэн. За энэ бийж нэх. За энийг хэдүүлээ жоохон орчуулъя. Бийж нэх солилцоо бэлэн мөнгө олох солилцооны энэ платформ нэгнээс нь бүгд хойшилж исэн. Хөрөнгө оруулагч нар бол ингээд санаа зовоод эхэлж исэн байна. За 17 оны 10 сард бол Лиссабонд тодорхой хэмжээний нэлээд олон хэмжээний хөрөнгө оруулагч промотер валютын одоо промотертой уулзах байсан. За энэ уулзалтын дээр бол өөрөө энэ маш их цаг барьдаг Ружа маань ингээд бүр ирээгүй гэж. За ингээл тун удахгүй ороод ирэх байсан байдгүй хүмүүс хүлээгээд байсан байна. Яагаад байхгүй нэ гэдэг энэ конференцд оролцож байгаа хүмүүсийн зарим нь ясан. Тэгээд уцаар ярьсан байна. Хариу ингээд асуусан байна. Ямар ч хариу өгөөгүй. Төв Софигийн офс төр хөтлөө Ружаг хаана байгааг мэдэхгүйсэн байна. Ингээд Ружа надад алга болжээ. За хин нэг нь бол түүнийг алдсан болов айлсвал энэ банкны системийн тагнуулыг тулгаалцсан болов гэдээ ингээд ярьжсэн байна. Бас банкирууд бол энэ крипто валютын хувьсгалаас маш их хайж байгааг айд хүртэл ярилцчихсан байна. За үнийн хэрэг дээр бол энэ Ружа бол нуугдсан. За 2017 оны 10 сарын 25-ны шүүхийн материалд цуглалсан энэ мэдээлэлээр бол энэ ФБР буюу одоо холбооны мөрдөх товчоо бол энэ мэдээллийг олсон. Лиссабонд улсын уулзалтаас 2-7 хоногийн дараа Ружа бол Болгараас онгоцон цух Афин явах онгоцон цуусан байна хамгийн сүлд. За ингээд үүнээс хойш тэрний одоо хинч мэдгүй хайцны хараагүй байна. Ингээд мөрөн замарсан байх нь. За энэ бол нөгөө усан онгоцын Давина гэдэг энэ Джимми Бартед гэдэг BBC-ийн нэвтрүүлэг хийсэн залуу байна. Усан онгоцын хүртэл олоод очсон ингээд зургаанаа авахулсан байна. За сүлжээний маркетолог гэдэг энэ Альбертийн талаар нэлээд мэдээлэл байгаа. За энэ Альберт гэдэг хүний талаар юу гэж үзсэн байна гэхээр за энэ баг хар алт Альберт бол хар алтан одоо гуталтай костюм, цамц, нарны шилтэй бүх бол бүгдээрээ л одоо Dolce Gabbana-гаар ингээд хувцалж зүүсэн юм хүн байна. Уруунд нь болохоор хар чулуутай алтан бүгчтэй. За миний хувцсыг харж байгаа үстэй ямар сахлах уттай гэдэг нь харагдана гэд тэр ярьсан байна. Түүний эхнэрийг нь бол Андре Цимбала гэдэг. Тэгээд энэ Игрийн ярианд бол нэмж хэлэхдээ бол Игр өглөө усууд ягаан цамц өмсөх юм бол тэгээд бусад бүх хувцс цамц өнднүүд ингээд бүгдээрээ ягаан өнгөтэй болдгоо гэдэг гэж байгаа. Энэ өөрсдийнх нь гэр байна. Гэрийнхаа энэ хаалганы өмнө авахулсан зураг байгаа. Эднээс болохоор Амстердамын баячуудын хооронд амьдардаг юм байна. За хашаар нь ороход бол 3 метрийн өндөр хашаатай хаалгатай. Тэгээд хаалган дээрээ ингээд өөрсдийнхөө эмблем логог өчтсөн байна. Тэгээд хаалганыхаа одоо бол энэ үнэтэй машин гэдэг Maserati Aston Martin гэдээс ингээд зогсож идэг байх нь байна.
Альбертийн. Өөрөө бол энэ ядуучуудын хооронд өссөн. Сүлжээний маркетингаар ажиллаад түүнийгээ болохоор олон үед маркетинг гэдэг тэрнээс хойш бол маш их мөнгө одоо олдог болсон. 30 жилийн сүүлийн 30 жилд бол энэ $300 сая олсон гэж ярьд юм байна. Игэр сүлжээний маркетинг бол ингэж л ажилдаг юм байна. За юу гэж ярьсан гэхээр цааш ингээд би 100 фунт төлдөг. Хүмүүст бол витамин зарнаа. Нэг буудлын нь болохоор өөрийнхөө найз Жорж Филипт бол зарчна. Эндээс бол ашиг болно. Ингээд Жорж Филийг хүсэлж яваад тэд бас дахин тийм витамин зарахад бол ингээд ажилдаг. Тэднүүсийн зарсан энэ зөвлөөс бол тодорхой хэмжээний ашиг хүртдэг. Ингээд Жорж Фил хоёр бол миний дистрибьютор болчихж байгаа. За тэр хоёр цаашаа ингээд 2 гэдэг тэр хоёроос хоёрын хүссэн хоёрноос цаашаа 2 гэдэг ингэх маягаар явдаг. Сүлжээ бол маш хурдан одоо дэлгэрдэг. Ингээд 25 үе хүртлээр явдаг. Витаминууд болохоор Британий бүх насан турш хүмүүст хүрнэ гэдэг. За би энэ сүлжээний толгой учир ингээд бүх худалдаанаас нь бол тодорхой хөв хүртдэг гэж ингээд ярьсан байна энэ дээр. Сүлжээний энэ маркетинг бол хурцлагдсан шүү дээ. За энэ технологи болохоор MDR Herbalife гэдэг том компаниуд хүртэл хэрэглэдэг. За бүгд бол энийг зүй зохистой гэж үздэг. За энэ сүлжээний оройд нь байгаа хүмүүст нь ихэнх ашиг нь очтгоо гэдэг ингээд бас зарим нэг нь хардаг. За ингээд энэ сүлжээний бизнесийн талаар ярьсан байна. За энэ Альберт цаашаа юу гэж ярьсан гэхээр 2015 оны 5 сар гэхэд бол Альбертыг Дубайд энэ OneCoin-ыг чуулганд бол өрсөн юм байна. Тэнд бол маш олон хүнтэй танилцсан. OneCoin-оос бол нэлээд их ашиг олдог хүмүүстэй танилцсан. За энэ дэлхийн санхүүгийн хувьсгалыг олж харсан болон гүнжийн плачта рүүж бол түнд бол их гүн сэтгэл үлдээсэн юм байна. За ингээд буцаад шин одоо зорилттой хурж ирээ. Өөрийнхөө дистрибьюторд шин даалгавар өгсөн байна. Одоо бүх зүйлээ орхио одоо биднес зөвхөн OneCoin-ыг зарна гэдэг ингээд хэлсэн байна. За ингээд ярьж байгаагаар нь өөрөө бид бол одоо маш их том баг бүрдүүлээд галзуу юм шиг ажилласан. Энэ сартаа биднес 90,000 фунт бол бүр хоосноос ингээд олсон. Бүүн болсон гэж ярьж байгаа. За ингээд өөрийнхөө ихнэр Цимбалата зүг ингээд зураг авах болсон юм зураг байна. За энэ талаар дараа нь бол энэ Альберт бол энэ хэдэн онд энэ 18 оны 1 сард ийм бичлэг хийсэн байдаг. Yes. Hello, everybody. Hello. Here we are. 2018. It's a new year. За ингээд шинэ жилийн дараахан бичлэг хийсэн. Brought me into it, made me excited, and introduced that financial education. За ингээд OneCoin-ы санхүүгийн сургалт гэдэг ингээд юм ярьж ах шиг байна. Энэ дээр бол өөрөө яагаад энэ OneCoin-оос болж байгаа талаараа тайлбар хийгээд энэ их нэртэйгээ энэ олон нийтэд ил тод хэлсэн байдаг. Энэ бичлэгийг та бүгд бас сонирхоорой. Маш их сонирхолтой бичлэг байгаа. Бид энэ өөрсдийнхөө энэ бичлэгний доор энэ хаягуудын тавин та бүгд орж үзээрэй. And I liked what I saw when I was getting. I asked the world, the future of payments, the education for each. Started to listen to what he had to offer. He knows that he said that, and that was not just the first one who said it. So personally, that was really a killer. Maybe something sees it as positive. I saw that as negative. За ингээд өөрийнхөө талаар ярьсан. Энийг та бүгд биднээсээ өгч байгаа хаягаар харчаарай. За цаашаа явъя. За Ружа өөрийнхөө бас энэ агуу санааг бол бас баталсан гэж. Тэр бол ойлгоцсон байсан. Юу ойлгосон гэхээр энэ дистрибьюторийн сүлжээтэй маш их том сүлжээтэй сүлжээний маркетологуудыг энэдээ татхан зүйтэй гэсэн юм санааг олсон байна. За өөрийнхөө энэ төлөвлөгөөг бол Ружа юу гэж ярьсан талаар энэ холбооны мөрдөх товчооны баримтанд байдсан байна. Тэгэхээр энийг ямар төлөвлөгөө гэж нэрлсэн гэхээр Wall Street-ийн үлгчин олон үед маркетингтад уулзваа гэсэн юм нэр хүрсэн байна. Энэ төлөвлөгөөнд. За үүнд бол Ружа Игнатагийн амжилт уршдгоо. Энэ бол зөвхөн хуурамч
криптовалют биш. Харин хуучин пирамид схемийг шинэ орчинд бүтээгдэхүүн болгож ингээд ашигласан одоо пирамид юм аа гэж. Хамгийн гайхалтай нь бол энэ бол маш хурдан биелгээ болж ажилласан. За ингээд Альберт бол OneCoin-ыг бол хэдэн сая доллараар ингээд олсон. За валют бол ингээд хамгийн халуун бүтээгдэхүүн болсон энэ одоо OneCoin. Бусад энэ сүлжээний компаниуд бол энэ дүүцгэргээгүй тийм их ашигтай ажиллаж исэн байна. За өөрийнхөө олсон 60%-ыг бол их нэртэйг бэлгээр нь авч исэн байна. За сүүлдээ бүр сард 2 сая евро болж өссөн байна энэ ашиг нь. Үлдсэн хувь нь бол энэ криптовалютаар авч исэн гин. Зарим нэг одоо бэлэн тэр мөнгө нь бол OneCoin авахд зарцуулагдсан. За ингээд бусад хөрөнгө оруулагчтай ижлэх юм бол ингээд маш их баяжж байна гэдэг ингээд боддог байсан байна. За ярьсан байна энд. Би тооцоо хийж үзсэн. Дэлхийн одоо хамгийн баян хүн болоход хичнээн зоос бидэнд хэрэгтэй вэ гэдэг ингээд игэр ярьж байна. Би Андред хэлсэн бидэнд бол 100 сая зоос байхад бол биднээс бол 100-аар бутахад бол бидэнд 100 сая болно. Билл Гейтсээс ч их болно гэдэг ингээд энэ бол ердийн цоо шүү дээ гэж ярьж байсан байна. За энэ сүлжээний бизнесийн уг гар нь бол юунд байдгүй гэхээр өөрийнхөө ойр дотны танил хүмүүсээ татж оруулдаг боловч яг хариуцлага хэн дондогдох нь бол ингээд ойлгомжгүй болчдөг гэж. Хөрөнгө оруулсан хүмүүс нь өөрсдөө бас түүний хохирогч болчдөг. За ингээд Ружа өөрийнхөө уулзалтан дээр ирээгүй. Игор Альберт бас л Джейн Макадам шиг болох тэр бас блокчейн бааз байдгүй гэдэг ийм асуулт шаардлага тавьсан байна. Ингээд мэдэж чадаагүй учраас ингээд 2017 оны 12 сард энэ төслөөс бол Альберт гарсан юм байна. За та бүгд бичлэгийг үзлээ. Энэ Альбертийн одоо 1 сарын 18-нд хийсэн бичлэг. За би Игроос асуусан. Та өөрийгөө буруутай гэж үзэж гин үү? Яаж юм? Ингээд хүмүүс олох боломжтой ашиг олоогүй байхгүй нэг криптовалютаас гэсэн чинь би бол буруутай гэж үзэхгүй байна. Хариуцлагыг мэдэрч байна гэж хэлсэн байна. Хүнийг бол одоо итгэсэн зүйлд нь одоо буруутгаж болохгүй шүү дээ. Би ямар ч ойлголт байгаагүй энийг хуурамч гэдэг. Тэр байтугай би блокчейн гэдгийг мэдэхгүй шүү дээ. Би яаж эргэлзэх юм бэ гэдэг ингээд өөдөөс асуусан байна. Тэр сурвалжлагч чинь. Тэгээд хариулж л дээ. Би өөрөө бас саяар нь ингээд OneCoin зориулсан шүү дээ. Миний одоо тэр харилцагчдаас ч их мөнгө би өөрөө зарцуулсан гэж ярьсан байна. Джейн Макадам болохоор ингээд би буруутай гэдэг эсэргээр ярьсан байна. За та хичнээн төгрөгнээ хичнээн мөнгөний орлого олсон бай, ашиг олсон бай. Энэ криптовалютыг зараад гэсэн чинь 3,000 фунт олсон. Түүнийхээ 1800-ыг эргээд OneCoin авах зарцуулсан. Джейн болохоор би одоо энэ OneCoin-ыг ярьсан хүмүүсийн өмнө буруутай, асуурс эцгийнхээ өмнө энэ уурхачд бүх амьдралынхаа туйш хөрөнгө цуглуулсан өв үлдээгчсэн юм хүмүүс одоо ингээд хууртагдсан тийм гимшиж байна гэсэн юм ярьсан байна. За мөнгөний араас үнэхээр энэ одоо OneCoin 4 тэрбум доллар евро оруулсан. Тэгээд хайцсан бол гэдэг асуулт ялчгүй гарч ирэн. Тэгээд энэ мөнгөний талаар бас энэ жоохон ярилцсан байна. За энэ хичнээн мөнгө хүмүүс одоо OneCoin-д оруулсан нь бол ойлгоход тийм хэцүү шээ. За BBC-гийн судалсан материалд бол энэ 2014 оны 8 сараас 17 оны 3 сар хүртэл бол энэ 4 тэрбум евро бол ийшээ орсон байна. Зарим нэгэн одоо мэдээлэл юм уу хүмүүсийн ярьж байгаагаар 15 тэрбум евро бол орсон гэдэг юм мэдээ байдаг байх юм байна. Сурвалжлагад бол мөнгөний араас ингээд ирэлхий гэсэн юм дүрэн байдаг. Тэгээд энэ алга болсон крипто хатан хааны одоо продюсер Жорж Кеттэй мөнгөний араас явсан байна. Тэгээд Оливер Боулу гэдэг энэ сүүдрийн эдийн засгийн шинжээчтэй бол уулзах гэж ингээд зорьсон байна. Хаана одоо энэ супер баян хүмүүс мөнгөөнүүдийн гэмт хэрэгтнүүд яадаг. За тэгэнгүүт энэ Боулу гэдэг хүн бол ярьсан байна. За энэ мөнгийг олоход бол хэцүү, энэ гэмт хэргийн бүтэц бол энэ хуулийн дагуу
бүх данс тооцоогоо нуучдаг. Тэгээд хөрөнгө нь алга болчт юм аа гэсэн юм ярьсан байна. Гэхдээ тэд одоо бүр үгүй алга болдгоо гэдэг ингээд ярьсан байна энэ. Өөрөө hey on way гэдэг өөрийнхөө тосхны гадаа ингээд ярилцлага хийж байгаа юм байна. Саадандаа энэ хүмүүстэй. За тэгээд юу чааш нь ярьсан гэхээр тэр мөнгөөр бол одоо улс төрийн нөлөөл гой байшин одоо усан онгоц худалдаж авч болно шүү дээ. Тэгээд түүнийг одоо ингээд олгосон хүмүүс цагдаа сургуульчлагч ч юм уу олох гээд оролдох юм бол тэд харагдахгүй гэж олдохгүй гэсэн харагддаг. За энэ бол OneCoin-ийн сайтын нүүр байна. OneCoin цэг еврогийн одоо бол энэ хаагдсан хэд хоногийн өмнө. Тийм учраас одоо ингээд энэ OneCoin нийгэмлэгийн бүтэц бол маш их хүнд. За жишээ нь Ruja бол энэ Софийн төвд бол нэг байшин авсан байгаа. Офис. За түүний одоо албан ёсны эзэмшигч нь One Property гэдэг компани байна. За энэ One Property-г болохоор Risk LTD гэдэг ийм нэртэй компани эзэмшдэг юм байна. Нэгэсэндээ Risk LTD-г охин компани гэсэн One Property. За Risk LTD-г болохоор өмнө нь Ruja Ignatova эзэмшижсэн байна. Тэгээд эргээд нэг энэ тодорхой нэг Панаманд бол энэ эзэмшлээ шилжүүлээд өгсөн юм байна. Гэвч яг энэ компаниг бол удирддаг нь Pergaon гэдэг нэг компани байна. Тэр Pergaon компани Artifix гэдэг бөгөөд Artifix-ийг нь бол Ruja-гийн ээж Veska Ignatova эзэмшдэг юм байна. Ингээд ерөөсөө дамжаад толгой ингээд бүтцтэй. Яг биднээс энэ өөрсдийнхөө пэйж хуудсан дээр тэр бүтцийн зургийг гаргасан байгаа. Та нар олоод хараарай. Pergaon-ийн эзэмшигч нь Veska Ignatova гэдэг. За ингээд 17 онд бол Artifix-ийг бол тодорхой бус 30 наснаас доош юм нэг эрэгтэй зарцаа гэж байгаа. За энэ бүгдээс үзэхэд бол энэ санхүүгийн махинац юм бүтэц бол тулгой өргөмөр байдаг. Нэг өсөндөө манай оюу тулгой гэрээг бол энэ хит хитэн компани хийгээд офшор компаниуд хийсэн тэрмэрхүү ингээд эцэг компани, охин компани, охины охин гэдэг юм уу иймэрхүү маягаар явуулсан юм дүр зураг харагдаж байна. За энэ Оливер ярьж байна л да. Энэ нөгөө нэг сүдрийн эдийн засгийн шинжээч хүн очиж уулзсан шүү дээ. Булоо гэдэг хүн. Юу гэж ярьж байна гэхлээр яг иймэрхүү бизнест бол энэ толгой өргөсөн схем бол стандарт шүү дээ. Хэвийн үзэгдэлсэн юм ярьсан байна. За Максим Гринберг гэж энэ Францын сурвалжлагч бол энэ OneCoin-ийн одоо холбоотой энэ бизнес компаниудын бүтцийг нэлээд хэдэн судалж үзсэн байна. Тэгээд маш олон ийм компаниудад жагсаалт болжээ боломжоор. За ингээд энэ олсон бичгийг болохоор буулууд үзүүлж илтэй энэ нөгөө сурвалжлагч нар Jimmy Bartlett гэдэг хүн. Гэтэл энэ буулуу шууд тэндээс ингээд хэд хэдэн Британи компани нэрийг ингээд олж харж. За тэгээд юу гэж ярьсан гэхээр ерөнхийдөө голчлон ингээд Британи компаниудыг сонгод юм аа. Яагаад тэгэхээр тэднийг бол ингээд байгуулахад амар их юм боломжийн харагддаг байхгүй юу гэж ярьж. Ингээд буулуу болохоор тэр жагсаалтаас эхний компаниудыг бол ингээд сонгож аваад бүртгэлийн нэг компани хаус гэдэг Британи хуулийн байгууллагуудын бүртгэл дээрээс ингээд хайсан байна. За тэгээд юу гэж ярьсан гэхээр бүгд бол ийм тунгалаг байх хэвээр. Энэ сайтан дээр бол Британи компаниудын бүх дэлгэрэнгүй мэдээлэл нь байдаг. Авилгалтаа тэмцэх гол түлхүүр юм аа гэж ярьсан баг. За тэгээд цаашаа юу гэж ярьсан гэхээр бид бол энүүгээр ингээд бахархдаг юм аа гэж боолоор ярьж байгаа. За асуудлын гол нь юунд байдг вэ гэхээр компани үүсгэх үед анхдагч мэдээллийг болохоор нэг их сайн хэн шалгадгүй гэсэн юм зүйл ярьсан байна. За тэгээд тэр сайтан дээр байх ёстой компаниудын нэрээр ингээд үзсэн чинь тэнд нь ямар ч зүйл байхгүй хоосон байна. Оливер ярьж байна. За энэ бол яг нөгөөд үндсэн схем шүү дээ. Юу ч болоогүй байна. Санхүүгийн тайлангаач гаргаагүй, хэвлээгүй, мэдэгдээгүй байна гэж. Тэр компани эзэмшигчдийн талаар мэдээлэл хайсан байна. Британи дөнгөж сайхын тухайн компаниг ямар хүн эзэмшдэг, эсвэл ямар хүн хяналт тавьдаг гэдгийг бол заавал зааж өгөх юм зүйл анги оруулсан байна. Энэ нь болохоор ямар зорилготой гэхээр Британи компаниуд цаашдаа ямар нэг нуугдалж явуулж далд байж болохгүй гэд ингээд хууцаа эргүүлэхдээ ярьж байна. За тэднээс чи ингээд компаниг хэн эзэмшдэг, хяндаг гэдэг юм а хийгээгүй штэ. Энэ бол хууль бусаа гэд ингээд ярьж байна. Энэ бол хууль бус хоосон компани хоосон.
За тэгэхээр эднээсийг бол Seychelles болон Saint Kitts Nevis гэдэг энэ Маршалын арал 15 одноосор худалдаад авчиж болно шүү дээ гэдэг ингээд Пол хэлж байна энэ сэтгэлжтэй. За ингээд мөнгөний араас мөрдсөн амжилтгүй болсон. За ингээд энэ хоорондоо холбоотой ийм эдийн засгийн систем нь глобалчлагдсан ийм үед бол хөрөнгө бол амархан алга болно. Түүний араас ирсэн хүмүүс бол зэрэглээ хайж байгаа юм шиг болж байна гэдэг энэ талаар ярьсан байна. За энэ дээр бол ойлгомжтой мэдээж компани байгуулахдаа офшор компани байгуулсан байгаа, хэд хэдэн дамжуулсан байгаа. Тэгээд ер нь бол энэ компанид бол ямар нэгэн санхүүгийн алба байх ёстой. Гэтэл OneCoin бол яг санхүүгийн алба байд юм уу, захирал байд юм уу мэдэгдүү үдийг хүртэл. За ингээд маш том юм их хэмжээний мөнгөний лүүрийн афер явагдахад бол с жиг өгөх хүмүүс холбогдох нь бол илбэг байдаг. За бидэнтэй ингээд Жоржито ярьсан хүмүүсээс энэтэй холбоотой ингээд үл мэддэг хүмүүс холбоо нууцсан мөгдмөл одоо бусдад мэддэхэргүй юм байдаг гэж ярьдаг. OneCoin ямар хэмжээний мөнгө орж ирж байгаа хөрөнгө оруулсантай холбоотойгоор зарим нэг хүмүүс байгаа. Энийг олон нийтэд мэддэхгүй байлгах сонирхолтой. Наад мэтийн хүмүүсийг ингээд амын хаах юм сонирхол байдгаа гэдэг энэ Bjorn Berke гэдэг нөгөө блокчейн шинжээч ярьж байна. За тэгээд тэр цаашаа ярихдаа хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгснөөс хойш сүрдүүлэлт айлгалт нөлөө орж ирсэн байна. За би энэ бүгдийг ингээд мэдсэн бол юу ч ярихгүй цаашаа эргээд ингээд явчих байсан. Энэ бүгдийг туулсан учраас би ингээд ярьсан гэсэн юм утга санааг илэрхийлсэн байна. Энэ Bjorn Berke гэдэг хүн байгаа. За энэ Норвегийн телевизэд өгсөн ярилцлага нь байна. За Berke-гээс би асуусан гэж сурвалжлагч энэ бичсэн байна. За ямар аюул сүрдүүл үгээд юм бэ гэдэг. Бил тэр татгалцсан гэж хариулгаас. Энэ аюул үзүүлээд байгаа хүмүүсийн тийм байна гэдэг. Юу гэж хэлсэн бэлээр. Би энийг бол ингээд ярих боломжгүй байна. Маш хурдан ингээд маш аюултай болж байна гэсэн юм хариулт өгсөн байна. Тэгээд Berke чааш нь ярьжээ. Ружа бол яг энэ OneCoin ийм хурдан ингээд өсөлтөнд орчихно гэж хүлээгээгүй. Мэдээгүй гэсэн үг. За энэ их усүрийн одоо үзүүр дээр байсан одоо хүмүүс бол энэ проект төсөл бол олон сая юм афер болохыг болох ёсгүй байсан гэж үздэг. Ружа бол энийг бол хаах гэж оролцсон боловч тодорхой биш мэддэхгүй тийм хүч Ружад бол түүнийг хийхийг бол зөвшөөрөөгүй гэсэн юм ярьсан. Боломж олгоогүй гэсэн. Ружа болжоо өгөөд болиулаагүй гэсэн үг л дээ тэр мэддэхгүй хүч нь. За ингээд OneCoin 10-20-30 саяын бусхийг ингээд давсны дараа зогсоох боломжгүй болсон гэд Berke ярьж байна. За цааш нь ярихдаа Berke 17 оны хавар бол энэ Ружа бол маш их айсан байсан. Тэгээд зүгтгаар шийдсэн гэж ярьж байгаа. Игор Альберт нөгөө нөлөө өгөх юм тийм маш их нөлөөтэй хүмүүсийн талаар бас ярьсан байдаг байх. Тэгээд ингээд тодорхой зүйл яриач гээд би түүнээс асуусан гэж сурвалжлагч бичиж тэгэнгүүт Альберт би одоо ярьж болохгүй өөрийнхөө энэ амьдралыг бол эрсдэлд оруулмаар байна гэсэн гэж. За энэ дээр бол энэ нөгөө Константин одоо шоронд байгаа. Зарим нэг хүмүүс бол одоо Константиныг бол сударцсан гэдэг ингээд яриад байгаа. За энэ Константины талаар жоохон ярихаас өмнө энэ юу үзүүлчээ? Бичлэг байгаа. Энийг бас бид та нарт хэлэх юм. За энэ бол 26 дахь дөнгөж саяны мэдээлэл. Сайхан. Энэ дээр нэг телевизийн TRT телевизийн сурвалжлага байгаа. Нэвтрүүлэг явсны дараа нэвтрүүлэг хийсэн байлээ. За энийг ингээд гүйлгээд үзчихье. Awaiting trial. He's charged with conspiracy to commit. За энэ нөгөө Македон гэдэг одоо ярьж ухаарчихсан тийм ээ. Юу болсон талаараа. About cryptocurrency and be talking about it, and the company itself didn't accept cryptocurrency. За нөгөө team cryptocurrency space. За team carry causes regulatory or hyper regulation. За энэ линкийг та нар аваад үзчихээрэй. You need to stop harassing. За энэ нөгөө хоорондоо маргадаг бичдэг байна.
that's what they're continuously told in the groups. And Энд нэг сонирхолтой ишлэг багш байна. understand blockchain technology. За энэ блокчейн л яриад you байгаа have Джейм no knowledge Макад of ч or ухаарчихсан байгаа. cryptocurrency. You believe За энэ бол everything исламны you're told. шариатын хуулиар энэ банкоин бол хүлдгүү ярьдгүү тийм учраас тохирно биднээс шариатын зөвшөөрөл авсан гэдэг юм гарсан байдаг. Гэтэл яг энэ шариатын лалын ертөнцийг Их Британи, Ирландын улсуудад хариуцдаг энэ муфти Амжад Махмед гэдэг энэ тэргүүн байдаг. Энэ бол энэ бас OneCoin-ы талаар сануулж хэлсэн бичлэг байгаа. Биднээс бас өөрсдийнхөө сайтн дээр тавьсан. Энэ нөлөө өгөх хүн байдаг. Лалын шашны. Бас л энэ хуурлж явуулсан юм шүү. Had an upline and a downline. За ингээд энэ мэдээллийг та нар бас биднээс линкээс аваад энэ сонсох боломжтой шүү. За нөгөө тайлбар руугаа оръё. За энэ бол Константин одоо шоронд байгаа. За Burn болон Игор бол юуны талаар яриад байгаа нь ер нь ойлгогдохгүй байна гэсэн юм бичсэн байна. За тэд одоо юу яриад байна? Энэ нэг хүн яриад байна уу? Эсвэл хэд хэдэн хүн яриад байна уу? Нэг юм яриад байна уу гэдэг асуудал гарч ирсэн. Гэвч одоо Америкийн нэгдсэн улсын хуулийн яамны мэдээлэлээр батлагдсан байна. За Ружа болон Константин Игнатов одоо холбоотой хүмүүс ингээд бүр батлагдсан гэж ярьж байна. Баруун Европын гэмт бүлэглэлүүд бол энэ холбоотой гэсэн мэдээлэл өгсөн байна. За энэ гэр бүл дотроо юу болоод байна гэдэг талаар энэ OneCoin-ы дотор. За 19 оны 3 сарын 6-нд бол Константин Игнатов Лос Анжелесын онгоцны буудлын Балгад явах онгоцууд дээж байгаад энэ холбооны мөрдөх төвчөний хүмүүст баригдсан. За түүнийг болохоор энэ компани санхүүгийн лөөвөртэй холбоотой шижиглэгдэж байгаа гэдэг үзлэлээр барьж авсан байна. Яг энэ хугацаанд бол Ружад бол бас Америкийн шүүхийн байгууллага бол цахим лөөвөр үнэт цаасны хөвөлдөө мөнгө угаахтай холбооцсон юм ялын хэрэг үүсгэсэн байна. Гэвч хамгийн сонирхолтой нь бол энэ OneCoin одоо хүртэл ажиллаад байгаа хөрөнгө оруулалт татаад байна гэдэг ингээд бичиж байна. За сарын дараа би Жоржитой Софид ирсний дараа Ружагийн хувийн байшин хоосон. Офс дээр нь бол жинхэнэ ажил буцалж ясан гэдэг Джейм Бартлет бичсэн байна. Константины талаар бас юм хэлэхгүй болохгүй. Сүүлийн үед бол энэ Константиныг ингээд суларцсан барьцсан шүүгтэй тохирлцсон гэдээ яриад байгаа. Яг хоо энэ өөрөө бүх үнэн байдлаа хэлье гэд шүүхэд үнэн мөнөө мэдүүлнэ гэдэг тохиролцоод мэдүүлэг өгсөн байдаг Марк Скоттын талаар. Тэгтээ бол одоо суллаагүй шоронд байгаа. За энийг бүгдээрээ харъя. Константин суллаагүй байгааг энэ хуулийн байгууллагын сайтн дээрээс харж болно. BOPZ Government гэдэг бид бас хаягийн үг. Тэгээд энд нь бол бүртгэлийн дугаар гэдэг дээр Константины бүртгэлийн дугаарыг ингээд оруулах хэрэгтэй. 373712 гэдэг ингээд submit дарангууд за нөгөө Константин гараад ич. Ружаг алга усны дараа компаниг өдөржсэн нөхөр 33 настай. Тэгэхээр энэ нь бол цуурхал суулгагдсан ч гэдэг юм уу одоо чөлөөлөгдөж байгаа гэдэг юм тусгай ажиллагаа л явуулж ин Константиныг тэр тагнуулын төв байгуулах суулдгуун бол мэдээж өөрийнхөө буруу хүлээсэн хүнд зүгээр тавиад явуулна гэж байхгүй болов гэж бодож байна. Ингээд зөх өөрийнхөө ялыг хурж хугацаагаа эдэн ойлгомжтой хэрвээ тэхгүй бол энэ Америкийн нэгдсэн улсын шүүхийн байгууллага бол дэлхийн нийтийн элэг доог болно гэж үзэж байна бид. Тийм учраас тэр худлаа ярьж байгаа мэдээллүүдэд итгэх хэрэггүй. Тиймэрхүү мэдээллүүд гарвал та нар энэ лөө ороод ингээд шалгаад үзчих болно. Тийм учраас одоо энэ хорих байгууллагад Константин хоригдож байгаа гэдэг нь энүүгээр батлагдчих. За цаашаа үргэлжлүүлээд явъя бүгдээрээ. За гэр бүлийн доторыг олж ирсэн. Ингээд ажил буцалж яадаг тийм ээ. За ингээд ягаад ийм олон хүн энэ OneCoin итгээд байна одоо хүртэл гэдэг ийм асуулт байна. За энэ хөрөнгө оруулсан хүмүүс эхлээд энийг бол энэ баяжих боломж гэж итгэсэн. Биткойн шиг болно,
хоёр дахь боломж гэдэг юм ярьж байна. Аль болох би цаг яахгүй тул товчлоож удсан зүгээр болов гэж бодож байгаа гол санаагийн ягаад. За энэ дээр юу ирсэн гэхээр энэ экономист сэтгүүлийн зохиосон чуулганд оролцсон. Тэгээд энэ маш их тийм том олон хүмүүсийн өмнө бол рүүшээ бол илтгэл тавьсан. Тэгээд түүний энэ итгэлтэй болон өөрийнхөө энэ харизм нь бол хүмүүсийг бол гайхшруулж ирсэн гэж байна. Тэгээд Ружагийн маш олон ийм диплом, зураг хэднүсийн Forbes сэтгүүл дээр байгаа зургийг үзүүлжсэн байна. За диплом нь бол үнэн байсан. Харин нүүр худсан дээр гарсан гэдэг нь худлаа гэж байгаа. Энэ дээр гол санаа нь юу вэ гэхээр энэ Болгарт гардаг Forbes-ийн сэтгүүл дээр дотор нь бол сурчлагын хуудсан дээр бол Ружагийн зургийг тавиад Forbes сэтгүүлд гарсан юм байдаг. Өмнөх хуудсыг агуулын одоо юу ч биш шүү дээ гэсэн юм мэдээлэл байгаа. Jim McAdamд болохоор хөрөнгө оруулсны дараа WhatsApp-аар юм тодорхой хэмжээний группийг удирдуулад сохиддаг төв штабтай ингээд харьцдаг юм үүрэг даалгавар өгсөн байгаа. Тэгэнгүүтээ тэрэнд ямар удирдамж өгсөн гэхээр чинь эсэргүүцэж байгаа хүн болгон бол энэ Google мөнгөлөгч битгий сонс энэ бол биткойнтой холбоотой энэ манай хувьсгал хийж байгаа энэ криптовалютыг эсэргүүцэгчид өдр битгий сонсоо гэсэн юм ярьсан байна. За тэгээд энэ шүүмжлэлийг хүлээж авдаггүй эвгүй асуултуудыг ингээд эсэргүүцдэг ийм групптэй байсан байна. За энэ Лондоны сургуулийн Айлен Бекер гэдэг профессор бол Scientology Munit гэдэг ийм тодорхой группүүдийг маш олон жил судалсан хүн байдаг. Тэгээд энэ группийг судлахдаа яагаад ийм дахин шүтлэлт үүсдэг вэ гэхээр энэ тэрнтэй ижилхэн маш олон мянган жил явж ирсэн энэ дахин шүтлэх ажиллагаатай ижилхэн байдаг. За яагаад тэгэхээр энэ хөрөнгө оруулсан хүмүүс ч юм уу ямар нэгэн хүмүүс нь бол ингээд итгэдэг тухайн төсөлдөө ямар нэгэн том өөрчлөлт хийх чинь том зүйл хийх чинь гэдэг бүрэн итгэцэн байдаг. Тэгээд ямар ч юм одоо энэ буруу зүйл мөл гэдэг ингээд баталгаа гаргасан ч гэсэн тэднээсийг бол өөрчлөх тийм алдаа хийж яах гэдгийг ойлгох боломж байдгүй. За зүн биелэгч яах гэдэг ингээд боддог тийм ээ. Тэр зүн одоо итгэл найдвар нь биелэхгүй байх тусам улам хүчтэй итгэж эхэлдэг ийм хүмүүс тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан төсөлдөө мөнгөө байршилцсан итгэцэн нэр төр мэдээллийн одоо янз бүрийн учир шалтгаанаас ийм хүмүүс цааш дахиад хүлээгээд авах хэрэгтэй гэдэг ийм бодолтой байт юм байна. За хүмүүс бол мөнгөний татагдаж ордог боловч энэ төсөлдөө болохоор ингээд ямар нэгэн том үйл ажиллагаа амжилтын одоо оролцоо одоо хүчин зүтгэж итгэдэг учраас ингээд гарч чаддгүй гэсэн юм зүйлийг Баркер ярьж байна. За яг энэ утгаараа бол энэ OneCoin бол үнэхээр энэ дахин шүтэлттэй төстэй гэдэг юм гаргалгаа гаргаж байгаа Баркер. За энэ дэлхийн нийтийн зохицуулах байгууллагууд яагаад тийш ингээд оролцож энэ ловерыг зогсоож чадахгүй байна гэхээр энэ одоогоор энэ криптовалютын ертөнцид бол шин анхдагч учир ингээд ойлгохгүй тэгээд удаан учир энэ дээр бол хариу үйлдэл хийж чадахгүй байгаа гэсэн юм ярьж байгаа. За энэ Британи улсын санхүүгийн хяналтын төв буюу FSI-д 16 оны 9 сард бол энэ анхааруулсан сануулгыг өөрийнхөө сайтн дээр гаргаж ирсэн байна. Юу гэж тавьсан гэхээр OneCoin-той хамтарч ажилладаг хүмүүс бол энэ болгоомжтой байхыг сануулж байна. Энэ дээр бол бодит эрсдэл байх магадaltaй Британий хөрөнгө оруулагч нарт гэсэн юм сануулгах зүйлийг сайтн дээр тавьж ирсэн байна. Гэтэл сайтаас жилийн дараа аваа хийчихсэн. Энийг бол тодорхой хугацаа хангалттай хугацаа өнгөрсөн тул авсан гэж ярьдаг боловч OneCoin одоо дахин шүтгчид төлөвнийг бол Британий засгийн газар компани найдвартай очир энийг авсан юм а гэж тайлбарладаг байна. Канадаас гаралтай промотор бол интернетээр бол мэдээж энэ хууль зөрчсөн юм бол лөөр юм бол энийг авахгүй шүү дээ гэдэг энэ ярьдаг интернетэд тайлбарлал хийж байна. Ингээд тоглоом дууссан гэдэг Британий одоо хуулийн байгууллагуудын талаар ярьсан байна. За ингээд FSI өөрийнхөө сайтн дээрээс энэ сануулга авсны дараа Британд мэдээж хөрөнгө оруулагч нар мөнгө оруулаад ихсэн байх магадaltaй. За энэ уурын 8 сард болохоор 2 жил үргэлжилсэн Лондонгийн шүүхийн ажиллагаа дууссан байна. Гэхдээ
юу гэж үтсэн гэхээр компани болон OneCoin хянагч байгаа хүмүүс одоо Британий хууль эрх зүйн одоо хүрээнээс гарцсан байгаа. Тийм учраас бид бол Британи буюу Англид бол ямар нэгэн үйл хөдлөх хөрөнгө энэ Британий хөрөнгө оруулагч болон хөгжигчдийн төлбөрийг төлөх тийм зүйл байхгүй учраас боломжгүй байна гэсэн юм мэдээлэл цацсан байна. За энэ нөгөө манай крипто хатан хаа маань байна. За энэ дээрх бүх мэдээлэлээс бол энэ лөөрийг гаргаж ирсэн хүмүүст бол энэ хөнгөн болоогүй энэ дээрх. За Жен Макадам юу ярьж байгаа гэхээр би Британий хөрөнгө оруулагч хүмүүсийн өмнөөс их санаа зовж байна. Ийм мэдээ сонслоо. Тэгээд өөрийнхөө өдөртөг WhatsApp групп дээр бичсэн байна. Тэгээд ингээд биднээсээ хуурч гэдгийг ойлголоо гэдэг юм бичсэн байна. Дэмжлэг хаана байна? Туслалцаа хаана байна? Одоо цаашаа яах вэ? Энэ бол одоо ногоон гэрлүү. OneCoin одоо юм залдийн их ногоон гэрлүү. Британийн ердийн иргэдээс ингээд мөнгө лөөрдөд тахын зөвөө гэсэн юу ч хийхгүй байна. Ямар ч хамаагүй юм уу гэдэг ингээд бичсэн байна. Тэгсэн Scotland Yard буюу энэ Английн тагнуулын албаны одоо тайлбарт нь. За энэ гэмт хэрэг үүсгэх батлах зүйл одоо Британд бол хангалттай байхгүй наа. Сэргийлэх болохоор энэ хохирсон хүмүүс байдаг ч юм уу энэ гадаадын хүмүүс, дотоодын хүмүүс байвал тодорхой хэмжээний энэ хохирол үдсэн гэдэг энэ сэргийлэхийн онлайн одоо лөөрийн хэлцлөө мэдээлэл өгч болно шүү гэсэн юм ерөнхий юм тавьсан байна. За энэ доор зурган дээр бол энэ Болгарт байдаг компани Ovs 11 сар хүртэл ажиллагаа үргэлжлүүлсэн. Криптовалюта сурталчилсаар байгаа гэсэн мэдээлэл тавьсан байна. За та бүгдэд энэ Björk Carrigan бичлэгийг үзүүлье. Applause please. 11 сарын 18-нд бичлэг гарсан байна. Bulgarialaisnaisen perustamasta OneCoinista kasvoi nopeasti miljardibisnes. Nyt Yhdysvaltain liittovaltion poliisi Lisärahaa. No niin, te olette tullut oikein. Palveluita esimerkiksi puhelimesta toiseen tai tietokoneesta toiseen. Ja oleellista on se, että За ингээд энэ нөгөө Carrigan үндсэн нутаг дээр хийсэн систем трейдинг юм шиг. Eli louhintaoptiot ja käyttämällä ne tähän louhintaan. You know, like a religious conversion. OneCoin on tehnyt have them go through all the motions, have them travel extensively. За Dakin өөрөө яагаад энэ New Jersey-гэр болоогүй яасан гэсэн ямар харьцаа үүссэн талаар ингэж ярьсан байна. 2017, and I didn't know where she'd gone. I was due to fly out for a meeting with her to try and ask her more questions. Big guys, two of them swing him round. Sen sitwuch бас нэвтрүүлэг хийсэн байна. Näin Ruuja Ingatova sitten lokakuussa. Sain puolista ja pillereistä aloitin täällä sitä varten, että mä vien tätä verkostoa eteenpäin. So I'm having the great... Se on taannut Walrusille algoritmia hyödyntäen voidaan ylläpitää tulevaisuuden Tähän on Tietysti monella ollut Bitcoinin toiminta. Konstantin Ignatov is testifying in great kritiikkiä USA:n keskuspankkeja dollari. Heillä ei ollut sitten. Kari Wahlroos jätti OneCoinin vuonna 2017. Hän houkutteli valtavan määrän ihmisiä sijoittamaan OneCoiniin. Kari Wahlroos бол энэ амбассадор гэж явж байгаад бас л болсон. Яг амбассадорын тим гэж яриаггүй. Одоо сүүлийн үед бол энэ янз бүрийн нэвтрүүлэгт орж юм ярьж ах шиг байна.
odottaa, että jos joskus jotain rahaa saa, Finland todennäköisesti he eivät tule. Onko sulla jotain сурвалжлагч телевизийн нэвтрүүлэгт бас OneCoin талаар ингэж ярьсан байна. Me myytiin sitä koulutuspaketteja, niin kuin sanottu. Niin Finlandд бол энэ доллараар $40 сая оруулсан гэсэн тооцоо гаргасан. Энэ $40 сая Финляндаас арсан гэсэн ерөнхий юу байна. За Угандад болсон одоо осолгож байгаа. За энийг товчхон ярина. Энэ Угандад энэ Дэниэл Линкерт гэдэг эмэгтэй юм шиг Раундатаа ойролцоо Нткамо гэдэг ийм районд амьдардаг. Тэгээд гэртээ очиод энэ дүүгийнхаа 3 ямааг зарсан баг. Ягаад гэхээр 700 мянган шиллинг Уганда шиллинг бол $250 үндсэн багц авахын тулд очиод дүүгийнхаа ямааг зараад ингээд 400 шиллингтэй байсан багц авсан. Яах чарга байгаагүй. За энэ бол 1000 Угандагийн хөрөнгө оруулагчдын нэг нь гэж байна. За энд нэг дурдах зүйл нь бол BBC-гийн улсын санхүүгийн баримтаар болохоор компани бол яг иймэрхүү хөрөнгө оруулагч нар тухайн үед бол маш их хэрэгцээтэй байсан компанид. За OneCoin-ы Европоос орж иж байгаа хөрөнгө оруулалт нь бол 17 оны эхний хагаст бол ингээд маш их өнсөн 16 онтойгоо харьцуулах юм бол за харин Африк болон ойрох дурнууд энтх эднээс болохоор эсэргээрээ байсан. Европт энэ хөрөнгө оруулалт нь унжаахад Уганда мэт дурнуудад энэ промотерууд нь их ажиллаж эхэлсэн байна. За Даниэл намайг Жоржи Прунтстэй танилцуулсан. Энэ эмэгтэй болохоор энэ түүнд бол анхны энэ крипто хувьсгалын талаар ярьж өгсөн юм байна. Одоо энэ луурд оролцоод ингээд мөнгө алдсан ч гэсэн тэд одоогоор хүртэл ингээд найзагч. За Pruntus болохоор энэ Kampala гэдэг ядуу оруулалт хэмждэг. За ингээд шинэ хөрөнгө оруулагч татан оролцуулах журмаар мөнгө олохыг бол оролцсон. Гэтэл түүний одоо дээдлийн промотер нь бол түүнд аятайхан машин өгөөд фермерүүд ургацаа хураах үед нь очоо яагаад гэвэл бэлэн мөнгөтэй байдаг гэдэг ингээд зөвлөгөө өгчээсэн байна. За энэ зурган дээр бол Даниэл байна. Энэ бол нөгөө Pruntus гэдэг энэ сувлагч хүүхэн байна. Jimmy гэдэг энэ нөгөө BBC-гийн нэвтрүүлэгч Угандад очиж зураг авах болсон байна. За тусганд болохоор хотоос ирсэн хүмүүст итгэдгээ гэдэг Prudence байсан байна. Тэгээд багц авахын тулд зарим нь газраа, зарим нь байшингаа зарсан маш их муу үр дагавартай юмнууд болсон. Зарим нэг нь сургуультай явж чадахгүй, унтаж чадахгүй юм байдалд орсон. Зарим нь бол одоо бараг зүгцсэн байдалтай байна. Гнас мөнгө зээлсэн, зарим нь нуугдж байна. Зарим нэг нь ингээд гэр бүл салсан тохиолдлууд байгаа. За Prudence-с хүмүүс асуухлаар ингээд мөнгө чин хөрөнгө оруулалт чин буцаж орно гэж ярьдаг гэж байна. Жохон хүлээчгээ гэж хэлдэг. Яг үннийг хэлэх тийм одоо хүч чадал надад байдгүй гэдэг ингээд юм хүүхэн тайлбарсан. Би ч гэсэн өөрөө ингээд жохон нуугдмал байдалтай байгаа. Хөрөнгө оруулсан хүмүүс ингээд хотоор явж байгааг маань харахыг хүсэхгүй байна. Тэд бол одоо би ингээд мөнгөний нэтэд уугаад алдсан намайг алан шүтээ гэдэг юм бичсэн баг. Prudence болохоор ингээд шинэ дистрибьюторыг татан оролцуулах болсон. Ингээд хөрөнгө оруулсан хүмүүс бол хангалттай шүтээ гэдэг ярьж байна. Нөгөө хүүхэн. Энэ өөр нэг юмсан Kampala-д бол циркийн хажууд юм OneCoin-ы төв байдаг циркийн сүмийн хажууд. Тэр сүмийн одоо лам нь болохоор өөрөө энэ нэлээд идэвхтэй энэ OneCoin-ыг дэмжигч тэгээд One Life гэж орилдог сүмийн хажууд тэнгүүт хажуугаар нь явж байгаа хүмүүс OneCoin гэж ингээд хариулдаг юм байт юм байна. Өөрөө бол нэлээд ийшээ идэвхтэй байдаг боловч одоо сүмийн дуулал эднүстэй энэ OneCoin-ыг ингээд дэмжиж дуулахаа болцсон гэж байна. Бусад улстай ажиллах ингээд OneCoin Угандад бол бас л энэ танил тал найз нөхдөд журмаар ингээд OneCoin руу хөрөнгө оруулаад хийсэн хүмүүс байна. Жоржи биднээс бол Даниэлийн ээжтэй нь уулзгаар очсон гэдэг. Гэтэл энэ дээр гол санаа нь юу гэхээр энэ Даниэл ээжигээ 3000 фунт цуглуулсан эрдэнэ шишийнхаа складыг хийх чахт нь ятгаж болиулаад OneCoin руу хөрөнгө оруулсан баг. Энэ арай амар ямар юм талбай холбоо дээр ажиллагаар гэдэг ингээд хийцэн.
Тэгээд одоо бол ээжтэй энэ талаараа яриаг өмнөнийг хэлдэггүй. Ээж нь бол ийм англи хэл мэдэхгүй юм эмэгтэй байгаа. За тэгэнгүүт нөхөр яасан гэхээр би одоо ээжтэй ингээд хэлж чадахгүй нэ. Болохгүй гэдэг ингээд ярьдаг. Тэгэнгүүт сэтгүүлчнэр ингээд өмнөө хэлчихгүй юм уу гэдэг ингээд ярьсан байдаг. Ээж нь одоо энэ гадны хүмүүстэй ирэхлээр бас горилго тэгээд нөгөө мөнгө маань буцаж урж ирэх чинь үү яах чинь гэдэг ингээд асуухад бол сурвалжлагч нөгөө энэ сурвалжлагч маань Жими энэ залуу руу харсан гэж хэлэхгүй яах вэ. Тэгээд нөгөө сурвалжлагч нь ээжд нь биднээс яг зарим нэг хүмүүс ингээд мөнгөө олохгүй байгаа тэрний араас ингээд сурвалжлага хийгээд явж байгаа эрэлхийлж байгаа ингээд илэнгүүд энэ Даниэл бол ээжтэй орчуулга хийгээд ээжийнхаа ярьсныг хэлсэн баг. За ингээд хүмүүсийн мөнгийг аваад ивэл ингээд биднес чинь яаж амьдрах юм бэ? Төлөвлөлөөд төлөвлөгөө нь биелэхгүй байна. Маш их хүнд амьдрал шүү гэдэг ингээд ярьсан байдаг. Ээж нь англи хэлгүй иймэрхүү зүйл бичигдсэн байна энд. Ружа хаан байна гэж. За Ружа хаан бахаас өмнө энэ биднес Twitter хуудсан дээр энэ OneCoin-ы мэдээллийг шүүх хурлын болдог энэ Twitter-ийг та нар бас аваад үзэж яхад зүйтэй. Энэ бол Inner City гэдэг зүйл байна. Энэ дээр бол бүх OneCoin-ы талаар болж байгаа зүйлүүдийн талаар ярьдаг. Мөн крипто босс гэдэг энэ байгаа энэ Macademy гэдэг хүүхнүүдийн хаяг маяг гэдэг бүх OneCoin-ы үнэн бодит мэдээлэл байдаг. За энэ бол нөгөө Timothy Carey гэдэг нөгөө Tim Tishan гэдэг энэ Macadamтай ярьсан үнний талаар энэ дээр бас гарсан байна. Энэ бол нөгөө залуу юм байна да. Хүүхэн гэж үдээсэн. Даниэлийн Twitter хуудас байна. Энэ дээр хүртэл одоо ингээд өөрийнхөө юмыг бичсэн байдаг. Бас энэ мэдээллүүдийг тагдсан байлаа энэ залуу. Яг бас блокчейнийг ингээд ойлголт авах гээд оролдог янз бүрийн төсөл рүү сонирхож үзэж хөрөнгө оруулалт хийдэг ийм хүн байлаа. Энэ бол яг буруу биш. Гэхдээ бас л бидэнтэй ажиллахын дэтгээд хөрөнгө оруулсан иймэрхүү хүн байна. За Ружа хаан байна гэт. Дээр биднээс ингээд 18 оны сүүлээс алуу улсын хатан крипто хатан ингээд подкастыг төлөвлөж явахад Ружаг бол хэн чаана гэдгийг мэдээгүй. Ружа хайцсан алуу улсын юу тохиолдсон мэдэхгүй байсан. Харин 19 онд зөвхөн Америкийн засгийн газраас 17 оны 10 сарын 25-нд Ружа бол Афин руу ниссэн гэдэг мэдээлэл ирсэн гэж. За үүнээс хойш бол яг хаашаа явсныг хинч мэддэггүй Ружа. За мэдээж бол цуу яриа байсан. Маш их байсан. Игор Альберт болохоор бол Ружа бол Орос Украин паспорттай. Тэгээд энэ Орос Дубай хоорондууд их явдаг гэж ярьж байгаа жишээтэй. Бас ямар юм гарч ирсэн гэхээр энэ төрлөх Болгарт нь болохоор нөлөө өгөхий холбоо байдаг. Түүнийг хамгаалдаг гэж ярьж байгаа жишээтэй. За мөн пластик хагалгаа хийсэн учраас тэрийг одоо хинч ил явж байхад танихгүй гэж ярьж байгаа жишээтэй. За зарим нэг нь болохоор Лондонд нуугч байгаа гэж сонссон гэж ярьж байгаа жишээтэй. За бүр ингээд түүнийг одоо Ружаг нас барсан гэдэг хөлбөр ч гэсэн бас яригддаг гэж байгаа. За энэ бүгд болохоор мэдээж мэрэгжилтнүүдийн асуудал байх гэж байна. За бид цаашаа энэ сурвалжлагчл яриад байгааг орчуулад байгаа шүү дээ. Бид цаашаа ингээд хувийн мөрдөгч Алан Маклинтай уулзсан, явсан. Түүний ажил нь бол алга улсын хүмүүсийг ирдэг, олдог юм байна. За тэгээд тэр бидэнд бол юун дээр төлөвлөрөхийг хийсэн гэж. Юу хийсэн гэхээр Ружа өмнө нь энэ OneCoin төслийг хэрэгжүүлэхээс өмнө хаана амьдардаг, юу хийдэг байсан, хинтээ найзалдаг байсан, гэр бүл нь ямарын, ах уу нь ямарын ингээд та нар анхаараа гэдэг ингээд зөвлөгөө өгсөн баг. Мөн түүний усан онгоцон зогссон усан бомбтуудыг ингээд та нар анхаарах хэрэгтэй. Тэр усан онгоцных нь эмблем биднээс ингээд авчих гэсэн. Гэтэл биднээс хариулсан энэ бол хууль ус шүү дээ. Тэгсэн тийм тохиолдолд бол Маклин зөвлөж байна. За Афин ирэхээс нь өмнө болон хойш ямар энэ усан онгоцнууд зарагдсан талаар та нар мэдээл болоо. Энэ бол зөвхөн миний мэдээ шүү. Ружа бол энэ газрын дунд тэнгисээр ингээд усан онгоц руу зугаалж ярьж магадгүй гэсэн юм зөвлөгөө юм ярьцдаг өгсөн юм байна. За энэ зурган дээр нөгөө фирмний плачтайгаар Ружа ингээд зогсож байна. Улаан өрөөлийн будагтай ингээд сайхан зогсож байгаа. За ингээд Аалантай уулзснаас хэдэн 7 хоногийн дараа бидэнтэй холбогдсон.
их сонин мэдээ дамжуулсан гэж. За хаалны найзууд нь болохоор Ружагийн зургийг ресторануудаар барьж явсан. Тэнд нэг байгууллагад бол нэг үйлчлэгч нь бол таньсан гэж байна. Тэр эмэгтэй энд хэдэн 7 хоногийн өмнө хоол идсэн гэдэг. За биднээс ингээд Жоржито уцсан тэгсэн тэр бол батлагдсан тийм ингээд хэлсэн гэж. За ингээр Ружа бол амьд одоо энэ Европын орнуудаар зочлохоос айхгүй байгаа юм байна гэдэг нь бичсэн байна. За ингээд бид нэг утасны үзүүрийг оллоо. Тэр нь юу вэ гэхээр энэ Бухарестэд бол Мисс Ван Леф гэдэг юу болсон. Одоо үйл ажиллагаа тэрний талаар ярьж хэдэн сарч боллоо. Тэнгүү тэрэн дээр энэ хүмүүс ярьж л да маш их гоё юм хурц хангалуун тийм үйл ажиллагаа болсон. Ирчүүд бүгдээрээ шампанск шилнээс нь уугаал биднээс рүү хараад исэн. Их эвгүй байсан шүү бидэнд гэж. За биднээс тэгээд тэр уур амьсгалыг мэдэрчээд ингээд Британаас оролцсон оролцогчийг дэмжиж явсан. Бидний чихэнд бол тийм одоо мэдээсэн. Ружа бол тэр конкурс дээр байсан. Бүр тэр байтугай биднээсийн дунд нэг өрөөнд байсан гэж. Тэгтээ пластик хагалгаа хийлгэсэн тул тэрнийг таних боломжгүй гэсэн юм зүйлийг бичсэн байна. Грец бол Румын бол мэдээж Ружаг бол Америк руу шилжүүлж өгөх боломжтой. Үнэхээр энэ улсуудад байсан бол тийм учраас мэдээж гурамч паспортоор шилжиж хөдөлж явах магадaltaй гэсэн юм санааг илэрхийлсэн байна. Алмагланы зөвлөгөөг санаа Ружа Игнатовагийн Ванконоос өмнөх болон хойш амьдралыг ингээд бид Жоржито интернетээр ингээд судалж үзээд хайсан гэж байгаа. За интернет бол мэдээж хамгийн гайхалтай нь юу ч мартдаггүй байж идэг мэдээлэл. За энэ зурган дээр бол Ружа биднээсээ сул талыг олоод тэнд цохилт хийсэн гэдэг юм бичиг бичиж байна. Мэдээж энэ янз бүрийн блогн дээр бичсэн бичиг комментнээс бол сошиал сувагт бол хадгалагдсан байдаг. Түүнийг бол ингээд сайн ирэх юм бол олж болно. Google-ийн талаар та нар мэдсэн үстэй. Тэрнээс гадна бас энэ өөр хайлтын маш их олон системүүд байдаг. За тэгээд биднээс бол түүний хаяг утсыг найз нарыг ингээд бүх мэдээллийг тусалж болох мэдээллүүдийг ингээд хайсан юм байна. За бидний мэдж байгаагаар энэ Германы Шрамбергт бол Ружа баг насаа өнгөрүүлсэн. Бид бол Баварын Вальтенхоф руу Ружагийн амьдарч байсан газар руу очисон. Тэнд бол Ружа автога 10 жилийн өмнө энэ ган хайлуулах завууд худалдаж авсан байдаг. Тэгээд энэ 16 онд түүнийг бол торгоод Тэнсэн харгал захиал өгч ингээд луур хийсэнд шийтгэжсэн юм байна. Вальтенхофт болохоор Ружаг юуг нь мэдсэн гэхээр энэ нэртэй Linklaters гэдэг фирмийн нэмц хуулийн өмгөөлөгчтэй бол эхнэр нөхөр байсан байна Ружа. За бид ингээд гайхсан л да хайлт хийх тусам ингээд Франкфурт дээр очиж ингээд хайлт нь очиод байсан. Бид бол түүнийг энэ хотод одоо олон хайн гэж ерөөсөө ботж байгаагүй гэж. Гэтэл одоо Франкфуртын гадах тэр тойрогд бол Ружагийн хэд хэдэн хаяг байсан. Түүний хуучин утасны дугаар муугаараа ч юм ингээд хангууд нь л энэ Франкфуртын зах руу ингээд авчиад байсан байна хайлтын системүүд нь. Ружагийн зургийг харжээ. Тэгээд тэнд бол 11 оноос Ружатай гарч ирсэн тийм найзын олсон юм байна. Тэгээд тэр найзын зургийг ингээд харангуут энэ Франкфуртын Баян районы тэнд байгааг нь зургаар мэдэж авч юугаар мэдсэн гэхээр тэр тенсний одоо сурчлагын нэг юм жижигхэн хэсгийг олоод ингээд хайсан байна. За 16 оны сүүлээр Ружа бол охин төрүүлсэн. Тэр нь бол биднээс хэлснээр Франкфуртд байж магадгүй. Тэнд бол Ружагийн өмнөхөр нь ажиллаж амьдардаг шүү дээ. За энэ нөгөө хамгийн сүүл гарсан зураг нь байна Ружагийн. За ингээд микрофон болон хэдэн зураг аваад Ружа докторхоо биднээс Франкфурт руу явсан. Хуучин хаягаар яваад биднээс маш том хашаатай хувийн байшингуудаар явсан. Энэ бол Германы баян хорооллын нэг. За ингээд энд бол хэд хэдэн хүн зургийг хараад ингээд чимээгүй байгаад ирсэн биднээс итгэлийг төрүүлсэн. Тэгэнгүүт тэднээс байж байгаа за мэдэхгүй байна гэж. Нэг шууданчул энэ нэрийг мэдээд байна. Гэхдээ яг сайн хэлж чадахгүй гэсэн юм хэлсэн байна. За бид бол түүний нөхөрлөө ярьсан уцаар бидэнтэй уулзахыг хүсээгүй гэж. Нөхөр байсан хүн лөө. За бид ингээд хэр ойрхон төхөж очивоо гэсэн юм асуулт хийсэн. За үнэхээр энэ Төв Европын зүрхэнд нуугдаад байна уу Ружа маань гэдэг ингээд асуулт тавьж байна.
Түүнийг бол биднээс мэдэхгүй. За Франкфурт бол мэдээж түүний ганцхан очдог байдаг хот биш хаа. Мэдээж энэ олон газрууд байгаа Дубай, Орсч гэдэг юм уу тийм ээ? Байж болохын гэсэн зүйлийг бичсэн байна. За хэд хоногийн дараа биднээсээ уццсан. Биднээс энэ баталгаатай одоо мэдээлэл их сурулж байгаа. Биднээс энийг бол одоо ил гаргаж болохгүй. За бид бол ингээд алдаагүй юм байна. Ружа үнэхээр Франкфуртерт байд юм байна гэсэн юм мэдээлэл өгсөн. За цаашаа та нар ингээд ирлээ үргэлжлүүлээ түүний байшингийн олоороо гэдэг ингээд хэлсэн юм байна. Та нар олж чаднаа. Бүр сайн ух ир гэдэг ингээд хэлсэн байна. Нөгөө найдвартай их өсвөр. За тэр Ружа бол мэдээж хайж байгаа гэж мэдж байгаа та нарыг гэдэг их өсвөр хэлж. За тэгээд бас та нарыг шоолж л байгаа гэсэн юм бичсэн байна энд. За ингээд 19 оны 11 сарын 5-нд сүүлийн одоо нөгөө алгуулсан крипто хатааны подкаст гарахын өмнө бол түүний дүү Константин Игнатов Нью-Йоркийн шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөх ёстой байсан. Тэр болохоор нэгэн шүүгчийн эсрэг одоо мэдүүлэг өгсөн. Тэр шүүгч нь бол Америкаас гаралтай OneCoin-оос бол 400 сая долларыг угаасаа гэсэн хэрэгээр буруутгах гэж байгаа хүн байгаа юм. Энэ бол нөгөө Марк Скотч та. Шүүхтэр бол тодорхой болсон шүүхийн явцад Игнатов бол 10 сарын 4-нд одоо баг энэ шүүх хурлахын сарын өмнө бол гэрээ хийсэн. Өөрөө гин буруу хүлээгээд өөрийн ажиллагаанд оролцсон гэдэг ингээд тохиролцсон гэсэн үг. За энэ зааланд болохоор сурвалжлагч байсан. Тэгээд тэр сурвалжлагчийн ярьж байгаагаар Игнатов бол бас ихчтэй ингээд хууртагцсан. Ихч бол ингээд бас л нөгөө хэрэгэлдэг аргаа хэрэглээд OneCoin-ыг бол ингээд эсэргүүцчихэд нэг муулж яан юу ч битээ сонс гэдэг нөгөө шилдэг арга дүүдээ хэлж ингээд намайг хуурж итгүүлсэн гэсэн юм мэдээлэл өгсөн гэдэг тайлбар хийсэн байна. За Игнатовын хэлж байгаагаар бол ойрын дотны хүмүүсээс энэ холбоо нөмөр төтөвч түүнийг ингээд баривчилж өгнө гэсэн юм айдас байсан. Тэгээд маш чухал паспорт олж авсан Ружа. Ингээд дүүгээ буюу Константиныг бол Вен орох, дараа нь Афин орох онгоцны билет худалдаж авахыг гуйсан байна. OneCoin компанид болохоор энэ бүх хууль бус зүйлийг эсэргүүцдэг. Хууль бус гэдэг зүйлүүдийг бид OneCoin компани эсэргүүцдэг. Компани төлөөлөл болохоор OneCoin бол одоо крипто валютын бүх шалгуурт бол зогцдгоо гэж тайлбарсан байна, зарласан байна. За энэ алгуулсан хатан гэдэг подкаст бол энэ сонсогчдод бол ямар ч үнэн бодит мэдээлэл биш, бодиттой биш гуурамч хаанаас ч юм баталгаагүй юм олж ярьж байгаа гэсэн юм тайлбарыг тавьд юм байна. За энэ дэлхийн нийтээр OneCoin-ыг буруутгах байгаа юмтэй бид OneCoin компани тэмцэж байгаа гэж ирсэн байна. Манай үйлчлүүлэгч нар бидний хамтрагч манай шүүхийнхэн бол энэ хууль бусын дэлхийн нийтээр өгж байгаа зүйлтэй тэмцэж байгаа. Тэгээд санхүүгийн хувьсгал хийх үндэстэй шинэ системд бол биднээс бүрэн итгэлтэй байна. Энэ бол хэрэгжнэ гэсэн юм мэдээлэл цацдаг байна. За энд бол Николас Стоянов гэдэг ийм сэтгүүлчийн тавьсан зураг байгаа. Энэ OneCoin-ы компани нүүж байгаа зааж байгаа зургууд байна. За ингээд харахад бол энэ OneCoin-ы дүгнэлт хийхэд энэ OneCoin бол хуучин пирамид системийг сайжруулад тоон систем дээр хийсэн санхүүгийн пирамид мал гэсэн юм дүгнэлтийг хийсэн байна. Бидний хувьд бол энэ бол түүх маш өөр зүйлийг хэлж байна. Ямар зүйлийг хэлж байна гэхээр за энэ технологийн дэвшлийн сүүдрийн талыг үзүүлсэн яг энэ үйл явдал бол ямар нэгэн шинэ технологи бол маш их гайхамшигтай боломжийг нээдэг ойлгож байгаа хүмүүст нь ойлгохгүй хүмүүст нь бол хэрэглэхэд бол эрсдэл үүсгэдэг гэсэн юм дүгнэлт хийсэн байна. Энэ сэтгүүлчдийн зүйл ярьж байгаагаар за Wembley стадион дээр ингээд эмблемтэй их том сүртэй үйл ажиллагаа явуулж байсан зураг нь. Ружа Игнатова биднээсээ сул талыг олж харсан яг тэнд цохилт төгсөн гэж. За Ружа бол мэдчихсэн. Маш их олон хүмүүс хөрөнгө оруулагч нар шуналтаагаар ийшээ оролцсон. Олдно энэ төсөл рүү хөрөнгө оруулах хүмүүс гэдгийг мэдчихсэн.
За үннийг бол хуурамчаас ялахад бол маш их мэдээллийн эсрэг тесрэг мэдээллийн дотор бол олоход хэцүү гэдгийг ч хүртэл ойлгож байсан. За ингээд нийгмийг хамгаалдаг хууль, цагдаа, сэтгүүлчд бол энэнийг бол ойлгоход хэцүү, юу болж байгааг мэдхэд хэцүү гэдгийг Ружа мэдчихсэн гэж. Хамгийн эмзэглүүлж байгаа асуудал бол бид бүгд ингээд ойлгох чадхад цаг зарж байгаа орн Ружа мөнгөтэй өгөө хаа нэгэн газар руу нуугдана. За ингээд эцсийн санааны юм байна. Та бүгд энэ дээр өөрсдийнхөө дүн шинжилгээ хийгээд бодоороо. Бид ч гэсэн энэ дээр бол тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд блокчейнтай гэдэг итгэжсэн боловч одоо нөхцөл байдлын болцсон байгаа. Ингээд OneCoin Mongolia клубээс юуг анхааруулах гэдэг юм гэхэлээр хөрөнгө оруулсан болов оруулах ч байгаа хүн болгон та бүгд энд бол нэг төгрөгч хийхгүй байдлыг ажиглаад байжсэн дээр болов. За анхаарал тавьсанд баярлалаа. Баяр таа.